Венчтрч Happy Veritas шинжилгээ онцлогооны төв. Эрүүл Монгол хүний төлөө. Өнөөдөр би та бүхэн трафон хүчний талаар тайлбарлах гэж байна. Энэ хүчин нь хадрын шалтгаан нүдний савлын хүчин бөгөөд дэлхийд дахинаас авахд хүргэдэг цэвэрлэх шалтгаануудын нэг юм аа. Хүчин хараамтын шалтгаантай үүдэн энэ хүчний хүчин зүйлсийг дурдвал балчирнаад гар артай эмэгтэйчүүд тоостой орчин нийгмийн ядуу давхраг хүн амын хэд их нятаршил ариун цэврийн муу байдал цэвэр усны бүтээмжгүй байдал шавж хорхоо ихтэй байх зүйлийг хамааруулж авч үзнэ. Халдвар маань өөрөө хүчтэй хүнээс ирүүлэн халдварлах бөгөөд хүүхдээс хүүхдэд хүүхдээс ээжээс хүүхдүүд гэх мэтээр цэглэхээ яаж халдварлана. Ийм хүчтэй хүмүүс нүдэнд гадны бит орсон мэт мэдрэмж төрөх, нүд улаах, нүдэнс гоожих, савсхаг гэдэг гоож зэрэг завирууд илэрнэ. Хэрвээ хүчин ахалсан бол дээрх завирууд 4-7 хоногоос дээш хугацаар үргэлжлэж болно. Эмэгтэйчүүдийн хувьд хүчнийг 5 үе шатыг дамжина. Нэгдүгээр үе TF поликулярны үе. Энэ үед болохоор 0.5 мм дээш хэмжээтэй тав буюу түүнээс олон тооны цэврүүнүүд тарсаар плэттээр гарсан байна. Хоёрдугаар үе TI үргэлжлэл явагдаж эхэлсэн. Тарсаалын судснуудын 50-аас дээш шүүн харагдахгүй болсон байна. Гуравдугаар үе TH сэрвэжлийн үе. Энэ үед савсгаар мэдэгдэхүүд цагаан фибросын зурсаар үүссэн байна. Дөрөвдүгээр үе TT трихиатис буюу сормож дотор ширгэж нэтрүү хатгалсан. Хамгийн багадаа 2 сормууд нэтрүү ирсэн байна. Гадар үеийг эвлэн бүтэцэл үүссэн байна. Тэгээд энэ бүхнийг шин тэмдгээр нь болохоор идэвхтэй буюу өвдлийн болон ахаг буюу сорвчлын үе гэж хоёр онцлоо. За идэвхтэй буюу эрүүл байна гэдэг ганц тантай холбоотой зүйл биш. Харин гэр бүлийнхэн өмнө хүлээсэн том үүрэг хариуцлага. Өвдсөн хойноом зовж шаналж гэр бүлдэн санхүүгийн хохирол үүрүүлэх бус эхлээд урдчлэн сэргийлж сурах нь танд уртудаан эрх чөлөөтэй амьдралыг бэлэглэнэ. Цаг хугацааг хойш тавилгүй Happy Veritas-ыг зориорой. Үүнд болохоор цаастар одоо кафелайг хөвсгүүд мөн поликулууд үүснэ. Эвэрлийн хүчин үйл үүснэ. Дэмбийн поликулууд буюу тэгэлтийн поликулууд үүснэ байна. Хүмүүс асар хатантай хэлбэл дэмбийн поликулууд буюу гэрбэлтийн поликулууд нөрөө тэгэлтийн физикийн нөхцөл үйлчлэгдэнэ. Нүдний цаастар ааслан үүснэ. Нүдний хэмжээр хуурайсан. Эвэрлийн цаад үүснэ. Трихиатис үүснэ байна. Эцнээс утсан цэвэрлэх зорилгоо үүсгэн арга хэмжээ гаргадаг. Эдгээрт нь болохоор surgery буюу усны нэг засаг, антибиотик, perfect cleanliness буюу нүүр цэвэр, environmental improvement буюу орчин тойрныг сайжруулах зэрэг арга хэмжээ багтааж үзэн. За энэ хэсгэнд болохоор тэгэхээр амаарах хэмжээний хэмжээтэй үүнд болохоор азитромицин грамм зэнд нь 20 мг-аар өдөрт нэгтэн цэцэрлэгийг 250 мг-аар хоног 4 удаа, эсвэл эритромициныг 500 мг-аар хоног 4 удаагаар ууж болно. Мөн өргөдлийн эсрэг антибиотик агуулсан нийтний цаашаа нүдэн цэцэрлэг үүдэн цаашаа байдаг. Энэ өвчний үед үүсч 3 гол хэмжээний нэрлэл эхнийх нь трихиатис руу дээр дурддагсан нүдний сормог дотоош нүд рүү эргэх, хоёрдугаар нь энтрофин буюу зовх дотоош эргэх, гуравдугаар нь ахаг хураашил юм аа. Анхаар дандасан байна.